Яасан байцгаана уу? За би энэ хаан банкн дээр явж байна. Тэгээ одоо манай нэг ихч нэг зээл авах гээд яг энэ байгаа нөхцөл байдлыг ярьчих л дээ яг. Гараад явахгүй нэг дотор бишгүй болохгүй. За яг би энэ юм харуулахгүй би өөрийгөө харуулж байгаа ч чи. Тэгээд ингээд хаан банкны дотор хоёулаа гарчээ тэгээ те. За энэ хамгаалтын үнэ нь одоо ингээд дотор бичлэг хийж болохгүй гэж. Тэгээд энэ хаан банк одоо арай л болохгүй нэ. Одоо ингээд манай их ч ингээд тэтгэврийн зээл авъя гэсэн чинь заавал одоо нэг батлан дагч байх хэрэгтэй гэд. За тэгээ батлан дагч байх хэрэгтэй гэд. За одоо ингээд ардаа ийм нөхцөл байдалтай байна. За тэгээд ийм байна. Одоо энэ ахмадууд тэтгэврийн зээл авъя гэхлээр юу яагаад байна? Заавал одоо батлан дагч байх хэрэгтэй гэд. Тэгээ би манай төрсөн их ч ингээд тэтгэврийн зээл авах гэсэн чинь батлан дагч байх хэрэгтэй гэж байгаа. Тэгээ батлан даах гэдэг ихчдэр өрөөд ирсэн чинь юугаа авчирч төрсний гэрчлэгээ хоёлаа. За төрсний гэрчлэгээ ингээд аваад ирсэн чинь нийгмийн даатгал төлдөг байх хэрэгтэй. За нийгмийн даатгалын одоо тэр коск машинаас тийм ээ яваад ингээд юм авцраад ингээд өгсөн чинь эхнэр нөхрийн айл нэг нь байж болохгүй гэж байна тий. Тэгээ хүүхд заавал хүүхэд байх хэрэгтэй гэдэг. Хүүхэд нь насан турш өгвөл яах юм бэ? Энэ ч бүр арай л эндүү хавчгд бол энэ тэтгэврийн насны өгчүүлээ биш. Энэ зүгээр банкныхаа энэ үйл ажиллагааг дэмжсэн ийм асуудал явагдаад байна. Тэгээд энэ намайг фэйсбүүкээр ингээд дэмждэг залуу байна одоо. Бас нэг хоёр үг асууя. Байна. Наасан байна. Би одоо энэ цэгийн гарсан. Одоо нас 42 таа. Одоо ингээд юу яадаг хүүхдүүд маань одоо насан туршаагүй. Тэгээд зэргийн тэтгэврийн зээлийг авах юм. Заавал одоо төрсөн хүүхд байна гэж байгаа байхгүй. Айсвал одоо эхнэр нөхөр байх нь нөхөрт нь одоо эхнэрт нь болохгүй гэж. Тэгээд гайхаад. Тэгээд зарим банкуд бүр одоо юу яач зээл одоо нэмж авъя зээл дээр нэмээд авъя гэхээр одоо авсан байсан 18 сарын зээлийг хаагаад дахиад одоо 36 сараар болов 36 сараар өгөө дээрээс хүүг нь олчиж авч байгаа юм байна. Энэ одоо бас арай бас би ч одоо юу өчхөөгүй залуу юм байна. Одоо энэ зээл мэл юм аваад бизнес хийгээд амьдрал ахуй өгөөд ирэх гэдэг ингэ явж юм байна. Олон байгаа. Гэтэл одоо сая одоо усын хөрлийн дараа очил гэхэд одоо юу яаж штэ. Хамтуудынхаа одоо нөхцөл байдлыг амьдралынхаа асуудлыг дээш нь татнаа гингүүтэй 36 сарын зээлийг юу яаж байгаа вэ? Сунгана гэж 36 18 сартай байсан сунгаад 36 сар болгонгуудаа хүүгийн одоо ингээд хамтуудаа бүр улам өрөнд оруулаад 36 сарын хүү одоо ингээд төлхөр болчихж байгаа. Хүүгийн урьдчилж байгаа юм тийм. Хүүгийнээс урьдчилаад ийм одоо асуудал байна. Тийм ээ. Үнэхээр явдалтай байна. Би мэдэхгүйсэн. Тий. Ахмадуудчууд цагаан сар нь боллоо. Үнэхээр аргаа барж байгаа асуудал байгаа байхгүй юу? Зүгээр пиг биш тардаа. Өөр хингээд одоо ганцаараа ирээд одоо зээлээ авчиж чад болохгүй. Заавал одоо батлан даагч байх хэрэгтэй. Тэгээд цуг ирэхлээр баах юм шаардаад байдаг. Үндэл нэрээ одоо миний бодлоор одоо ингэж бодож байна. Одоо тэр энэ хаан банк ч үнэхээр даам гарчиж Монголд байгаа банкнууд тийм ээ. Тэгэхээр одоо энэ Оросоос тэр банкыг оруулж ирье. Мөн үү? Хүү багтаа тий? Одоо энэ жинхэнэ энэ лөөрчдөөс чи илүү одоо бараг энэ Монголын ард түмнийг одоо энэ хүү мүүгийг бууруулад ингээд бараг харж үзэхээр тийм гадаадын банкуудыг оруулж ирье. Гэхдээ хятадаас биш шүү. Хятадууд бол одоо оруулж ирдэг барьцаанд нөө цэргийн хүчээр тийм ээ. Одоо хөрөнгөө ингээд өөрснөө аавна гэсэн ийм хууль тогтоомж гарцсан. Тэгэхээр Оросын банк, Оросын одоо энэ бензин тий борлуудыг нефтийн үйлдвэрийг Монголд оруулж ирэх шаардлагатай байна. Миний бодлоор тийм байна. Ер нь бол бас төр засаг хаалгаа авах хэрэгтэй. Одоо энэ банкар заавал энэ ахмадуудын тэтгэврийг дамжуулах хэрэг байна. Энэ юмс ингэж харах хэрэгтэй асуудал байна. Тийм ээ тий. Амар шатандаа ингээл одоо энэ харсан мэт та бүхэн одоо энэ банк шиг дүүрсэн байна, гадна талд нь дүүрсэн байна. Одоо цагаан нуусаар болох гээд өөр хүүхдүүдтэй бас нэг
Билэг шүлэг гээл нэг 5 өний идэ удаа гэл ингээл хөөрхөн амт үнэхээр хэцүү штэ. Дүүрсэн дотор бол дүүр. Иймэрхүү байдалтай байна да монголчууд энэ ахмадуудаа нэр насаар улс их орондоо ажилласан өөргөө биелүүлсэн хүмүүсийг айтайхан ингээд зээлийн гаргаад өгчөж болдгоо юм уу? Одоо энэ зөвхөн энэ одоо энэ нисхийн салбар гэх чил юм байна. Тэгээ хот тойроод өчнөө салбарууд байгаа, бүгд л пиг байгаа. Тэгэл ингээл өвчин зовлонтой тэгэл үр хүүхдүүдийн хүртэл ингээл заавал батлан даагч маагч шиг балаа юм яриад ингээл хүндрэл учруулаад үнээр төвхтэй байна нэр.